За бүгдээрээ сайн байцгаана уу? За та бүгд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн сургалтаар бол ерөнхийдөө уушны архаг бөгөлдөр өвчний эрт илрүүлэх хяналт гэсэн сэдвээр 10 минутын товч сургалт мэдээлэл хийх үүрэгтэй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол сая Солонгой огшийн ярьсан гурсан олон бактериа өвчний эрт илрүүлэх хяналттай маш төстэй. Тэгэхээр уушны архаг бөгөлдрөлт өвчний талаар товч мэдээллүүдийг бол сэргээ ерөнхийдөө манай ихэнх хэмжнэр сайн мэдж байгаа бах. Ер нь бол гурсан хоолой уушны цулцсан гэмтээдэг архаг явцдаа бүрэн эдгэрдгүү. За мөн амьсгалын замын агаар дамжуулалт бөгөлрөлт хэлбэрээр сааттай болдог ийм өвчин байж байгаа. Тэгэхээр энэ бол дэлхийн нийтийн хүн амын дунд зохилон тохиолдож байгаа юм дотор өвчлөл нас баралтаараа COPD буюу хообл энэ уушны архаг бөгөлрөлт өвчин бол хамгийн тэргүүн эхний 3 байранд явж байгаа. Ялангуяа нийгмийн эдийн засагт бол асар их сөрөг нөлөө үр дагавар үзүүлдэг. За олон хүн энэ өвчнөр өвдөж дэлхий дээр за мөн хөдөлмөрийн чадвар алдалт өндөртөө. За ер нь бол жилээс жилд энэ өвчний шалтгаан эрсдэл хүчин зүйл бол байнгын байгаль, загвар, экологи, үйлдвэржилт, уурхаажилт, хотчлолттой холбоотой улам бүр нэмэгцээр байгаа. Тэгэхээр цаашдаач энэ өвчний прогноз бол бас өндөр тархалттай ихснэ гэсэн энэ прогноз бол мэргэжлийн юунууд дээр мэдээллүүд дээр байгаа. За энэ бол бараг 19 оных багш байна. Ер нь бол одоогийн байдлаар бол дэлхийн нас баралтын 3-аас 4-р байрт явж байна. Нас баралтын шалтгааны. За мөн цаашдаа бол энэ нас баралтын шалтгааны тэргүүлэх байр хэвээр байна. Дэлхийн нийтийн нас баралтын 6%-ийг эзэлж байна гэдэг бол маш өндөр тоо. Тэгэхээр бол голдыг бол ерөөхдөө жилдээ 3 сая хүн энэ өвчний улмаас бол нас барч байна гэж ийм тоо мэдээ байгаа. Тийм учраас бол дэлхийн нийтийн санаачлаг уушны архаг бөгөлдрөлт өвчнийг онцлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх санаачлаг. Астм энэ гурсан олон бактериа хоёр дээр ердөөсөө яг адилхан ийм дэлхийн нийтийн өдөртөмж хөтөлбөр энэ өвчнөд тэмцэх дэлхийн нийтийн санаачлаг хөтөлбөрийн жил болгон шинжлэгдэж за ингээд олон оронд бас чиглэл баримжаа авч энэ онцлогоо эмчилгээний стандартаа мөрдөж ажиллаж байна. Уушны архаг бөгөлдрөлт өвчин бол ерөнхийдөө бол архаг өргөслийн улмаас агаар дамжуулах зам за тэгээд цулцсанд бүтцийн өөрчлөлт гарна. За агаарын урсгал бол доктортойгоор хязгаарлагдах шинжээр илэрдэг. За урьдчилан сэргийлэх боломжтой эмчлэгдэх урт удаан хугацаанд бас эмчлэгдэнэ. Тэгэхээр энэ бол зохилон тохиолдох халдварт төс өвчний гол байр суурь эзэлж байгаа өвчин байж байгаа. За тэгэхээр бол ерөөхдөө энэ гурсан хоолой архаг өргөслийн хэлбэрээр за мөн цаашдаа энэ өвчний прогноз урт удаан хугацааны гарч байгаа бүтцийн өөрчлөлтөөр шалтгаалаад уушигт хилэлт за мөн цаашлаад уушиг зүрхний архаг дутагдал корпулем үүсэх за ийм өндөрлүүд бол бий болдог. Тэгэхээр эмнэлзийн хэлбэрийн үед бол уушиг хилэгдэх буюу эмфисем хэлбэрийн эмфисематозны тип гэдэг байгаа за гуурсан хоолойн хэлбэрийн болоод ингээ хавсарсан хэлбэрээр энэ өвчин бас гуурсан хоолойн бактериа өвчин энэ 3 хэлбэрээр бас онцлогдож болох нэ. Тэгээ үүсгэж байгаа өвчин зүйлийг бол бүгд сайн мэдж байгаа бах. Тамхины утаа, дам тамхиталт гэдэг энэ энэ нийгмийн эдийн засгийн байдлууд ч гэсэн ялангуяа энэ өвчж байгаа буруу өвчлөлтөй орнуудын нийгмийн эдийн засгийн байдал бол энэ өвчний тархалтанд бол эрсдэлд бол маш их өндөр нөлөө үзүүлж идэг байгаа. За тэгээд гадна дотоод агаарын бохирдлууд гэдэг маш олон өвчлөлүүд бол өвчин зүйлсүүд бол нөлөөлж байгаа. За түгээмэл шинжүүд амьсгаад нь удаан хугацаагаар ханиалгана, өгшүүлнэ. За ингээд цэр гарна За өрөвсөл хавсарсан үед бол ногоон цэр гарна Ер нь бол түгээмэл илэрч байгаа уушны архаг бөгөлдрөлт өвчний үед түгээмэл илэрх шинжүүд энэ гол байж. За мөн оншин шалгуурын хувьд бол яг эрт илрүүлэг хяналт талдаа болж байгаа учраас ерөөхдөө яг эрт илрүүлгээр орж байхад бол зовир нь юу вэ? Эмнэлзэн шинж нь ямар шинж тэмдэг өгөөд байна? Ямар зовир өгөөд байна? Амьсгалт байна уу? Ханиалга байна уу За бодит үзлэгээр энэ ямар өөрчлөлтүүд гарч байна?
За мөн одоо лабораторийн одоо шинжилгээ бол одоо яг энэ одоо эрт илрүүлгийн хүрээнд бол яг COPD-г одоо бүрэн одоо яг COPD байж магадгүй гэсэн одоо шинжилгээнүүд бас хийгдэхгүй шахав. Одоо зэшний эрентгээ нь одоо эмнэлзүү хоёроор л тийм үү ерөнхийдөө бол илрүүлэг хийх юм байна гэж ойлгож байгаа. Ер нь бол одоо өрхийн төвшөнд сумын төвшөнд бол ялангуяа пик плавометр одоо тий мэдээж хүн болгонд үлээхэд зардал их гарах бах. Тодорхой хэмжээгээр бас энийг тодорхой одоо бүс нутагт тийм үү бас яг NCOPD астмын одоо илрүүлэг дээр бол зайлшгүй одоо стандарт төвшний одоо тий наад захын одоо онцлогоонуудыг бол зайлшгүй одоо оруулах шаардлагатай гэдэг юм аа. Тэрнээс бол одоо зөвхөн чагнуураараа оншилдог тий асуунч чагнуураараа оншилдог үе бол одоо ард хоцорчод байгаа гэдгийг бол бас одоо ойлгож байгаа бах. Гэхдээ одоо эрт илрүүлгийн хүрээнд бол энэ багжин шинжилгээ эрентгээ нь одоо онцлогоо бол орсон байлаа. Тэгээ эрентгээ нь онцлогоор одоо бүрэн одоо COPD-г бол тий COPD байна байхгүй гэж одоо онцлох бас төвхтөө. Тэгэхээр одоо онцлогооны шалгуурууд байж байна, амьсгалт байна уу, архив ханиалга байна уу, удаан хугацаанд одоо цэр гарч байна уу, тий эдгээр нь ямар шинжтэй, ямар одоо тий тогтмол байна уу, үрчилсэн хэлбэртэй байна уу гэдэг. За мөн одоо амьсгалын доод замын одоо халдварууд одоо авсарсан байдлууд байна уу, эрсдэл хүчин зүйлс нь одоо юу байна, түрүүний одоо тий зургаар харуулсан ажлын орчин нөхцөл нь ямар юм, гэр орныхын доосчлалт агаарын бохирдолтой орчинд байна уу, бүс нутагт байна уу тий. За тамхиталт одоо тий эртэн тамхи татдаг хүн байна уу, өөрөө хэдэн жил тамхи татж байгаа, ямар нөхцөлд ажиллаж байсан гэдэг маш олон одоо ийм одоо асуумжууд. Тэгэхээр ер нь эрт илрүүлгийн одоо 5 чиглэлийн асуумж бас байж байгаа. Тэрийг одоо сүүл рүү танилцуулна. За ингээд гэр бүлийн одоо анамнес байж байна, бага насны тий. За энэ дээр одоо онцлог одоо энэ амьсгалын замын одоо өвчнөр өвчлөжсэн одоо зүйл байна уу тий багтаа ийм одоо ослооны шалгуурууд дээр энэ одоо хүчин зүйлсийг бас тодруулах нь байна. За багжийн шинжилгээний хувьд цаашаа ер нь бол гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ өрх сумын төвшөнд бол ер нь наад зах нь бол одоо пик плавометрээр үзээд тий. За одоо амьсгал одоо тий гаргалтын одоо саад байна уу тий агаарын урсгалд одоо ямар нэгэн хязгаарлалт байна уу гэдгийг одоо тогтоох ёстой. Тэгэхээр бол энэ дээр бол одоо спиро хийх төвшин бол эрт илрүүлгээрээ COPD буюу одоо уушны архаг өгдөрч хүчин байж магадгүй гэж үзвэл дараагийн шатлал руу шилжүүлээд уушны одоо гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээнд бол одоо хамруулнаа. Спирометрийн шинжилгээ бол одоо агаарын урсгал одоо тий хязгаарлагдсныг бол яг найдвартай бодиттой одоо тодорхойлж өгнө. Тэгэхээр энэ одоо ямар хэлбэрийн одоо тий агаарчлалтын хямрал байна. Рестриктив хэлбэр юм уу одоо тий обструктив буюу одоо өглөрлөлтөд хэлбэр байна уу. За одоо ямар хувьтай байна тий. За түрүүний одоо солонгой огшин ярьдаг шиг бас одоо гурсан болоод хэл хэмээн сорилууд бас хийж болно. За тэгээ эренгийн шинжилгээ зүрхний цахилгаан бичлэгт одоо уушгины баруун талын ачаал байна уу тий. Уушгины гипертензийн шинжүүд байна уу. За ингээд энэ одоо өөрчлөлтүүд одоо тий хүндэрсэн шатандаа орсон бол одоо корпулмын шинжүүд байна уу бичлэг дээр энэ одоо өөрчлөлтүүдийг бас багжин шинжилгээгээр тодруулах нэ. За ер нь бол одоо бас шинжилсэн одоо энэ тий дэлхийн нийтийн одоо энэ санаачлаг голдын энэ одоо хөтөлбөр дээр бол ABCD одоо үнэлгээний юм одоо загварчлал байж байгаа. Спирометрийн одоо шинжилгээгээр одоо тий батлагдсан одоо тохиолдолд яах вэ? Гурсан олоо тэл химийн сорил хийгээд за энэ одоо техно индекс буюу одоо 1 минутанд одоо огцом гарах агаарын эзлэгүүн за мөн одоо хүчилсэн амьдралын багтаамжийн харьцаа 70-аас доош байвал одоо яах вэ? Тэ доош байвал. За тэгэхээр энэ дээр бол одоо агаарын урсгалын хязгаарлалтыг үнэлэх ийм одоо загварууд байж байна. Тэгээ эмнэлзүүн одоо шинж сэдрэлийн эрсдэлийн одоо энэ спиро хийснээр одоо үнэлгээ хийнэ. Тэгэхээр за энэ бол одоо яг эрт илрүүлгийн хувьд бол яг спиро пик плавометр хийгдэхгүй учраас гэхдээ эмчнэр бол одоо бас тий өрх сумын эмчнэр бас уушгины архаг өгдөрч өвчний үед бас ийм одоо ABCD үнэлгээний одоо загварчлалыг бас хэрэгжүүлэхдээ бол одоо тий бас анхаарах нь зүйтэй. Энэ бол одоо пик плавометр, спирометрийн төвшөнд тий нэгдэх одоо үнэлгээнүүд байж байгаа. За шинж тэмдэг ба эрсдлийн хавсарсан үнэлгээг бас явуулж болно. За ингээд бол сорилоо хийгээд одоо тий техно индекс одоо ерөөдөө 70-аас доош одоо байвал спирогоор одоо батлаад за ингээд бол сэдрэлийн хугацаа нь одоо ямар хугацаатай байна. За энийгээрээ бас одоо саяны нөгөө ABCD-гээр тий
эрсдэлийн одоо юм авсарсан шинж тэмдэг болон эрсдэлийн одоо тий авсарсан үнэлгээ хийх. За энийг бол одоо бас мэрэгчлсэн шинжилгээ хийж байгаа. Ялангуяа 2 3 дугаар шатлалт бол хийж болно. За илрүүлэх хяналтын хувьд бол хэд хэдэн гол одоо асуудлууд байж байгаа. Тэгэхээр түрүүний одоо бас астмтай адилхан за уушгины одоо тий архив өглөрт өвчний одоо эрт илрүүлгийн алгоритм байж байна. За энэ бол бас тэнхмээс бол одоо өрхийн эмчнэрт зориулсан одоо тий гарын авлага дээр бол гарсан байж байгаа. Тэгэхээр одоо завир нь юу вэ? Анамнес нь юу вэ? Эрсдэл хүчин зүйлс одоо тий өгүүлэмж байна уу тий амьсгалын эрхтэн тогтцооны үзлэгээ хийгээд за ингээд бол одоо яах вэ? Уушны архив өглөрт өвчин байна гэдээ одоо сэжиглэх нь байна. За сэжиглсэн тохиолдолд яах вэ? Дараагийн шатлалт бол илгээх үү? За ингээд спирометр хийх шинжилгээ боломжтой бол илгээхгүйгээр одоо тий тодруулнаа гэдэг тий. За гуурсаа болоод тэл химийн сорилуудаа хийх нь байна. За бусад уушны гуурсаа болон бөглөрт өвчнөөс одоо ялгаа хоншлох нь байна. За ингээд тэл химийн сорилоо хийсний дараа за ерөнхийдөө одоо бас тий гадаад амьсгалын үйл ажиллагааны одоо өөрчлөлтүүд эргэшгүй байна уу? Одоо бөглөрөлтөд өөрчлөлт, ирэх одоо өөрчлөлт байна уу? Эргэшгүй өөрчлөлт байна уу гэдгээ тогтоох нь. Ер нь бол хамгийн гол нь спирометрийн шинжилгээгээрээ бас одоо ихний түвшинд уушны архив өглөрөлтөд өвчин байна гэдгийг онцлно. Тэгэхээр эрт илрүүлгийн одоо хугацаанд бол анамнес одоо энэ асуумжаараа одоо тий илрүүлгийн одоо 5 чиглэлийн асуумж байна. За энийгээрээ одоо сайн авах юм. Тэгэхээр одоо бодит үзлэгийн үед одоо бид бол одоо тий амьсгалт байна уу, удаан хугацаагаар ханиалгасан уу, цэр гарсан уу гэж за анамнесаа авцсан, эрсдэл хүчин зүйлийн анамнесаа авлаа, асуумжаа. За тэгээ эртэн тогтолцооны үзлэг дээр амьсгалын эртэн тогтолцооны үзлэгээр зайнаас хэрчгэндэх сонсогдож байна уу? Цээжний хэлбэр нь ямар байна? За эмписематозны хувьд ямар байх вэ тий? За ингээд торх хэлбэрийн цээжтэй амьсгал туслах булчингууд оролцож байна уу? За хавирга одоо тий орны одоо парадоксал хөдөлгөөн одоо ямар байна? Илэрч байна уу? За уушиг тогшоход одоо хайрцагын чимээ өгч байна уу? Чагнахад одоо тий амьсгал гаргалт уртассан байна уу? Хэржигнүр байна уу тий? За энийг бол одоо юу яах юм бэ? Тэгэхээр энэ бол одоо яг бронхитийн хэлбэр, эмфисемийн хэлбэрээс бас хавсарсан хэлбэрийн үед бол ихчлээ одоо ялна. Тэгэхээр аль хэлбэр дамгаалж яах гэдгээс бас шинж тэмдэг бол үзлэгээр бас өөрчлөлтүүд бас орондоо жоох ялгаатай. Уушгины архаг бөглөрөлт өвчтөй үний амыг одоо илрүүлэх нь асуумж байж байгаа. Тэгэхээр 5 чиглэлийн одоо асуумжууд байж байна. Сүүлийн 4-7 хоногт хичнээн одоо амьсгаадч тий. За энэ одоо өөрөө одоо тий үйлчлүүлэгч маань одоо илрүүлэлтэд орж байгаа хүн маань бол одоо яг энэ асуумжуудыг одоо үнэн зөв бөглөнө. Тэгэхээр энийг одоо яг чиглүүлж өгнө. За энэ одоо тий асуултуудад хариулснаар үнэлгээнд дээр нь одоо оноо өгөөд за ингээд 5-аас дээш бол уушгины архив одоо бөглөрөлтөд өвчний эрсдэл өндөртөө байна гэж одоо үнэлгээ өгнө. Тэгэхээр өндөртөө байвал дараагийн шатны одоо наривчлсан шинжилгээгээр одоо оруулах нэ. За тэгээ дараагийн шатны одоо эмчт илгээхдээ яах вэ гэхээр дөрөвний одоо тий Солонгой багш хэлдэгтэй бол адилхан. Ерөнхийдөө одоо энэ асуумж бодит үзлэг за одоо тий эрт илрүүлгээр хийж байгаа одоо шинжилгээнүүдэд үзлэг онцлогоон дээр COPD одоо уушгины архив бөглөрөлт өвчин байна гэж үзвэл дараагийн шат руу одоо өрх рүү шилжүүлэх үү, дүүрэг рүү шилжүүлэх үү гэдэг юм. Нарийн мэрэгжлийн эмч рүү шилжүүлэх үү гэдгээ бол эрт илрүүлгийн одоо эмч өөрийнхөө одоо тий яг онцлсан баталгаатай одоо тийм үү илрүүлсэн одоо төвшөндөө бол одоо 2 дугаар шатлал руу 3 дугаар шатлал руу гэдгээ яах юм бэ. Тэгээ хүн дэлбэрийн одоо үе цэцэрлэгийн үед бол мэдээж та тийм дөрөв шууд одоо илгээх одоо заалттай. За эрт илрүүлгийн хувьд бол одоо түрүүн бас Солонгой багш астмын удирдамж сайдын тушаалаар батлагдсныг харуулсан 21 оны 3 дугаар сард бас уушгины архив бөглөрөлт өвчний одоо энэ тийм эмнэлзүүн заавар батлагдсан байж байгаа сайдын тушаалаар. За тэгэхээр энэ дээр бас байж байгаа. Эрүүл мэндийн анхан шатны болоод авгаа шатны үйлчлэгээ бүрд одоо эрт илрүүлгийг яаж зохион байгуулах вэ? Өргөсөн одоо тасхны эрүүл мэндийн түвшинд за ингээ илрүүлэх тамхицсан үйлчлүүлэхтээс тамхины асуумж аавн тий үнэлгээний сорил гэдэг түрүү хэлсэн байж байгаа. За энэ одоо тий үнэлгээ сорилуудыг бол хийх юм байна. За энэ юу өгсөн байгаа учраас тий эмчнэрт бол энэ PPT бас очиж байгаа бах. Анамнесудаа аваад бодит үзлэгээ хийгээд эрентгийн шинжилгээгээ хийгээд за ингээд бол ерөөхдөө бол COPD байна гэж үзсэн. Тэгэхээр аймаг дүүргийн одоо төрөлцсөн мэрэгжлийн эмнэлгийн хувьд бол спирометрийн шинжилгээ, уурсаа болоод хэлэх химийн сорил ингээд бусад одоо шинжилгээнүүд, наривчлсан шинжилгээнүүд хийгдэнэ. Ер нь бол одоо манайх цаашдаа өрх одоо сумын төвшөнд тосгоны эрүүл мэндийн төвшөнд бол ерөөхдөө пик флометрийг бол одоо өргөн хэмжээгээр ашиглаж астм болоод COPD дээр бас одоо онцлогоо эмчилгээ хяналтын төвшөнд бол одоо ашиглаж
зайлшгүй хэвших хэрэгтэй. Маш олон жил одоо энэ одоо тий диплометр бол маш энгийн одоо тий багж байж байгаа. За зөвхөн одоо тэр хувь хүн хэрэглээ явах ч одоо боломжтой. Тэр энийгээр одоо илрүүлгээ хийж болно, эмчилгээгээ хянаад явж болно. За хувь хүнд одоо сайн заагаад аргачлалын заачвал өвчтнүүд маань өөрсдөө одоо тий эмээ угаад өөрийгөө хянаад явах юм боломжтой ийм одоо жижиг авсаархан одоо тий хувь хүний одоо зориулалтаа хэрэгжилж болох одоо хэрэгсэл байж байгаа. За эрүүл мэндийн анхан шатны болон лавлаа шатлал одоо бүгд хийх хяналтуудыг бас энэ эмнэлзүүн заавар дээр тусгаад өгсөн байж байгаа. Сайдын тушаалаар батлагдсан. Тэгэхээр хяналтууд нэгэн тест дэлгэрүүлэх хяналт гэсэн болохоор онцлогдсон тохиолдолд бол яах вэ? Дараагийн шатлал руу явна. За хяналт бол мэдээж шатандаа бол одоо хийгднэ тий. Тэгэхээр ихэвчлэн хүмүүс бол дандаа одоо лавлаа шатлал одоо дүүргийн эмнэлэг, аймгийн эмнэлгүүдээр хянагдаад байдгүй. Хамгийн их хянагддаг нь өрх сумынхаа одоо эмнэлэгт хянагддаг учраас зайлшгүй одоо энэ сайдын тушаалаар батлагдсан уушгины архаг бүгд өвчний одоо онцлог амжилтны тий эмнэлзүүн заавартай одоо тийм танилцаараа гэж одоо анхааруулж байна. Тэгээд шалтгааны нь бол одоо адилхан хүчин зүйлийг бууруулах дээр л одоо гол одоо өрсөн сэргийлэлт байж байгаа. Тэгэхээр одоо энэ агаарын бохирдлыг яах вэ те. За одоо явж байгаа өрсөн сэргийлтийн одоо эрт илрүүлгийн урсгал бол ийм юм байлаа. Өрх эрүүл мэндийн төвөөс те иргэн, за эрүүл мэндийн байгууллага ингээд сонгоно. За ингээд бол одоо өвчөө илэрсэн бол те яах вэ өөрчлөлтөө бол заавал тодорхой бол яах вэ эмчилгээний хяналтандаа орох юм байна. Илрээгөө бол одоо дараа үзүүлэхийн тоглолтын одоо хугацааг нь хэлж өгөөд заах юм байлээ. Тэгэхээр бол ерөөдөө бол нэгэн олон шинжилгээнүүд ийм байх шиг байна. Хэд хэдэн насанд ямар шинжилгээнүүд хийх вэ? Тэгэхээр энэ дээр бол ингээ харж яхад бол яг одоо уушгины одоо урс олон бактери, уушгины архаг бөглөрт өвчний одоо илрүүлэг хяналтыг хийхэд бол яг шаардлагатай шинжилгээ бол одоо наад захын шинжилгээ бол энэ дээр бол орж чадаагүй байж байгаа. Тийм учраас бид нэр цээжний эрдэнэтгээ хамгийн гол нь анамнесаа зөв авах тийм. За эрсдэв төвчин зүйлийг одоо сайн асуумжаар авах. За тэгээд цээжний эрдэнэтгээ зүрхний бичлэгээ одоо харах юм байна. За ингээ анхаарал хандуулсанд баярлалаа. За ингээ эрсдэлрүүлэх одоо үйл ажиллагаанд амжилт хүсье.